Намайг доржийн цолмон гэдэг. Би үл хөдлөх хөрөнгө зүйчлэлийн компанитай байсан. Тэд миний компаниг өөрсдийн нэр дээр шилжүүлэх үйл ажиллагааг нууцаар хийж байж итгэдэг байсныхаа төлөө ийм байдалд хүрчээд байж. Тэгээд өөр намайг ажилтнаар орох санал тавьсан гэж. Яг энэ үед хамгийн хайртай, хамгийн ойрхон байх ёстой хүн маань намайг орхиод явчихлаа. Тэгэхээр надад одоо ид шид юм уу? Эсвэл сахиусан тэнгэрийн тусалцаа хэрэгтэй байна. Уучлаарай залуу. Би тэр сахиусан тэнгэр чинь биш. Бурхан ч биш. Би тантай уулзах цаг авахын тулд үлдсэн бүх мөнгөө шавхаж байхад та надад ийм үйлчлэг үзүүлж болохгүй шүү дээ. Гэхдээ тийм үстэй. За хүлээгээрэй. Альва үйлчлэгээ зохих үнэлгээтэй байдаг. Үнэлгээч зохих үйлчлэгтэй. Та асуудалтай жоохон ажил хэрэг чандуул яаж юм? Надад бүр юу болов вэ? Юу гүцээ гэж? амьдрал. Ийм зүйл болж л байдаг штий. Бүгд гүц. Чи л том болчихсон байхгүй юу да? Өмнө нь ийм зүйл болдгол байсан. Одоо ч ийм зүйл болчих юм. Хүн амьдралаа ганцхан шөнийн дотор өөрчилж чадахгүй. Тэгтээ бодлоо нэг л шөнийн дотор өөрчилж чадна. Амьдралынхаа зөв замыг олох бодлыг надад төрүүлсэн гайхамшигт тэрл сахиусан тэнгэр
хаа нэгтээ тоглож ил яваа.